Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Ингээд 3 дугаар ангийн сурагчдаа зориулсан хөгжмийн онлайн хичээлийн 9 дахь дугаар маань эхэлж байна. Сурах бичгийнхаа 62-оос 63 дугаар хуудсыг нээгээрэй. За өнөөдрийн хичээлээр Ж Бизе Арлисины охин чуулбар мөн минуэт хөгжмүүдийг сонсож флейт хөгжим болон босоо ятгатай танилцсанаа. За флейт хөгжим нь модон үлээвэр хөгжмийн зэмсэгт багтдаг бөгөөд аялгау сайтай. За аялгау нь байгалийн сайхан шувууны жиргээтэй зүйрлэж болохоор мөн хөгжимчнөөс нэлээд ур чадвар шаардсан хөгжим юм аа. Их биеэрээ 2 хэсэг болон хуваагдана. Мөн симфони найрал хөгжимд гоцлол хөгжмийн үүргийг гүйцэтгэдэг. За ингээд хүүхдүүдээ хөгжмөө хараад хөгжмийнхаа бүтцтэй
За уг аялгау нь энгийн мөртлөө гоёмсог бүжгийн шинж чанартай нэг аялгаугаа давтсан маягтай байна. За дунд хэсэгт нь кларнет буюу бялар мөн саксофон хөгжмийн зөөлөн аялгау хоршиж тоглож байгаа нь улам гоёмсог болгож байна. За хүүхдүүд та нар зураг хараад аялгау маань хэрхэн өөрчлөгдөж байгааг сайн ажиглаад сонсоорой. За мөн хоёр хөгжмөө харьцуулан сонсоод сэтгэлээ бичээрэй хүүхдүүдээ.